За өнөөдрийнхээ ээлжит бичлэгээрээ одоо хамт ажиллаж байсан эмийн ургамал судлаач, биологийн ухааны магистр, докторант Ган тогтох эгчийнхаа одоо яг өөрийнх нь байгуулсан палантац дээр одоо яг энэ хөдөө ирчээд Ган тогтох эгчтэйгээ бас энэ ээлжит ярилцлага хийхээр ингээд ирсэн байж байна гэрт нь. За тэгээд сайн байна уу та? Танд энэ өдрийн мэнд хүргье ганаагч. За баярлалаа. Сайн байна уу? Сайхан зусж гин үү та? Сайхан зусж байна. За тэгээд дүүгийнх нь энэ юу ярилцлага бол ерөнхийдөө яг л одоо тухайн хувь хүнийхээ яг амьдрал одоо яг одоо нөгөө хаан төрсөн гээл ингээд энэс эхлээл яг хувь хүний тухай яриад хийж бүтээсэн тухай ингээд ийм юм ярьдаг ярилцлага байгаа мó. Тэгээ ганаач та сайхан өөрийгөө танилцуулаад нутаг ус хаанах уу гаралтай гэдэг ингээд хоёлоо ярилцлага эхлэе ганаач. За. Би Дундгуй аймгийн Сайнцгаан сумын гаралтай. Аав ээж маань малчин гаралтай. 1959 онд төрснөөс хойш одоо эцэг эхийн гар дээр бага насны өмнө амьдрал үргэлжлээд тэгээд ерөнхий боловсролын сургуульд 8 настай орсон. 1974 онд 7 дугаар ангийг төгссөн. Тухайн үед бол 7 дугаар ангиас хуваарлалтыг хийдэг байлаа. Тэгээд 7 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болж гарлаа. Тий. Илгээлтээр одоо 3 жил мал маллсан. Тэр үед манай эцэг эхүүд бол маш сайн малчд байсан. Би өөрөө бас ингээд малчны гэрт өсөөд бага наснаасаа эхлээд хурга ишигтэй ишиг хөөцөлдөж өссөн учраас мал маллах анхан шатны арга барилтай л байсан баг. Тэгээд аав ээж маань маш сайн малчин улсууд байсан. Тухайн үеийн цагуурын нөхцөл байдал их сайхан үе таарад энэ илгээлтээр ажиллах 3 жилийн хугацаанд нь сумын энх мэд зүрхтнэр 3 удаа шалгарч байсан. Тэгээд тэр сайхан ажлын минь амжилт их сайн байсан. Тэгээд илгээлтийн хугацааг дуусаад би ямар ч байсан ангийнхнаасаа хоцрохгүйгээр сургуульд цаашаагаа суралцах эрмэлзэлтэй байсан. Тэгээд 7 дугаар анги төгссөн хүн чинь эхний жил илгээлтийн хугацаанд нь ичнээгээр 8 дугаар ангийг төгсөөд цаашаагаа 9-10 дугаар анги төгсөх байсан хэрнээ тухайн үед одоо аргэрийн гачигдлаас болоод цаашаагаа суралцаж чадаагүй. Тэгээ 8 дугаар анги төгссөн гэрчилгээтэйгээр ажиллагчдаас конкурс өгсөн. Конкурс өгөөд усны аж ахуйн Шарын гол дахь усны аж ахуйн техникумын гидэр техникийн ангид суралцах эрхийг авсан. Тий. Тэгээд тэнд 4 жил суралцаж мэрэгжилтэй боловсон хүчин болж төгссөн. Төгсөөд ч хаана ажиллалаа? Төгсөөд Дундгуй аймгийн Цагаан дэлгэр суманд нутагтаа очсон. Техникумын 4-р курст байхдаа ангийнхаа залуутай гэр бүл болсон. Тэгээд техникумаа төгсөхөд одоо жирэмсэн төгсөөд төгснөхийн дараах нь Дэнсмаа үстэй тийм ээ? Тий, Дэнсмаа маань одоо 40 гарсан хүүхэн байж тээ. Тэгээ техникумаа тэгээ бид хоёр нөхөртөөгөө хоёулаа Дундгуй аймгийн Цагаан дэлгэр суманд хуваарлагдаж очоод тэгээд нэг суманд нэг мэргэжлийн 2 оронтой байхгүй учраас өвгөн минь нөхөр маань мэргэжлийнхээ ажлыг хашаа худгийн байнгын бригадын дарга хашаа усцэг хашааг бүхэлд нь хариуцдаг. Тим их сумын тим ажлыг хийдэг байсан. Би болохоор хүүхдээ харангаан
8 жилийн сургуульд нь лаборант нэртэй лаборантаар орж ажилласан. Тэгээ нөгөө та тэр сургуульд ингээд ажиллаж байхдаа биологийн юу палантазаас байгуулад ингээд бас шаашаагдаад урилга авсан энэ тухайгаа бас ганаач яриач тийм ээ. За тэнд ажиллаж явах үед дунд говийн цагаан дэлгэр сумын тэр 8 жилийн сургуулийн захирал нь Дамжинжөө гэж хүн байсан. Биологийн багш нь Бат Төмөр гэж хүн байсан. Тэгээд биологийн хичээлийн материалын баазыг бэхжүүлэх зорилгоор сургуулийнхаа хашаанд нэг га талбайд жимсгний мод бүхэл бүтэн нэг га талбайд зөвхөн байгууллагын нэг га гэдэг чинь бас тухайн үедээ томоохон өөрхөн талбай. Нэг га талбайд жимсгний мод бот тариа. Тэгээд хүүхдүүдийг одоо хичээл сургууль хичээл одоо сургалтыг нэг дор зохион байгуулж явуулахаар шийдэхийн тулд тэнд нь биологийн хичээлийн болохоор амтан, ургамал энтриг аль алийн одоо байлгах тим юуг хийсэн. Тэрэнд нь юу гэхтэн зэрэг нэг туулай, гургуул аамаас нөгөө ястан мэлхий энтер авч нөгөөхийг үржүүлж дижээдэг бас нэг 2-3 янз гантай. Тэгээд тэрэн дээрэн одоо ургамлыг нутагтаа зэрэг мод бут ургамал дээрэн тариад л одоо тэрэн дээрэн хүүхдүүдийг дадлагаж уулах ажил төрлөө хийлэгдэг. Хүүхдүүдийг одоо ингээд нөгөө танин мэдхүйн ач холбогдолтой нэгдүгээрт яг биетээр нь үзүүлдэг. Биологийн гिचэл биологийн шинжлэх ухааныг яг нөгөө яг уншаад биш ийм байдгийг яг амьдрал практик байгальчийн өөрөө ийм байдгийг яг таньж мэдээсэн. Тэгээд тэрэн дээр бас нэг хүлэмж байгуулаад тэр хүлэмжнийхээ материалыг намайг явж хөөцөлдүүлсэн. Тэгээд би тэр нь болохдоо зэрэг энэ төмөр замын дэндээс баахан юм шапал модууд авчираад нөгөөхийн манайх чи их сургуультай шип байсан. Их сургуулийн шип оюутнуудаар ингээд бариулаад хүлэмж хийгээд тэгээ тэрэн дотроо өгөрцийн помидор тарьдаг байлаа. Тэгээ өгөрцийн помидор тариад тэр тарьсан өгөрцийн помидороо сургуулийнхаа байрны хүүхдийн хоолнд хэрэгэлдэг гэсэн. Тэгээд тэрний чинь бас илүү гарахтаа зэрэг нөгөөхийг бас сумын ард иргэдэд арилж авдаг. Орлогоо олдог. Бас тийм байсан. Тэгээд одоо үеийнхтэй адилгүйдээ тэр тухайн үед чинь нөгөө тэр сумын худаг усан цөөхөн юм чинь одоо тэгээд ойролцоо худгаас л юугаар трактор дээр нэг перцеп тавиад тракторын жиргүүл дээр юу тавиад Youngс тавиад тэгээ тэрүүгээр одоо ус зөөж услах жишээтэйгээр л тэгж л нэг га цэцэрлэгж үлдээ хийдэг. Тэгээд биологийн багш маань одоо хичээлийн яг мод бутан дээр нахаа найлзуур навч цэцгээс нэгсүүлээд бүгдийг нь яг ингээд биетээр нь үзүүлдэг байсан. Ганаас таны яг нөгөө имээ ургамалд таайлангой ургамал дотроос имээ ургамалд дуртай тэрийг судлах юу бол анх энд л тавигдсан байж тээ ер нь бол ургамалд дуртай болох их суурь бол энд тавигдсан. Тэгээд энийг би яагаад ингэж их суурь нь тавигдсан гэж үзэж байгаа юм гэхтээ зэрэг нь миний энэ ажил дээр манай сургуулийн захирал биологийн багш хоёр маань маш их сайн дэмжиж хүүхэд юунуудыг туслалцаа үзүүлж ажилдаг байсан. Нэгдүгээрт их урамтай байсан. Тэгээд энэ үнийг юу яагаад аймгийн одоо нэг боловсролын хэлтэс бас их юу яагаад үнэлж дүгнээд тэгээд улсад манайх чи үсгэлэн гаргасан. Тий. Одоо хийж бүтээсэн зүйлээрээ үсгэлэн гаргаад. Тэгээд туулаа гэхтэл одоо 50 гаруй туулаа байдаг. Тэгээд туулаанаасаа ингээд юу яагаад нядлага хийгээд тэр тухайн үед чинь дөнгөд нэг сэгийн малгай гарч
байж. Тэр нэг Сэгийн малгай хэрэг энтер гэж Улаанбаатар тентэргээс Сэгийн шүүрдэг барьдаг энтер тийм үе байсан үе. Тэгээд тэр манай сургуулийн захирал маань нөгөө туулайныхаа арьсыг элдээд тэгээд авгай нутагтаа зэрэг бас их сайхан юм ойдог хүн байсан. Тэр нь ингээд сайхан малгай хийгээд тий. Тэгээд өстой жинхэнэ нөгөө тэр нөгөө буулгадаггүй Сэгийн малгайнуудыг чинь тий хийж байсан. Тий. Тэгээд тэрийг энтер тэр үзэсгэлэнд одоо бас их тавиад тэгээд эннийхний үгээр нь энэ ажлуудыг бас ийм хотод үзэсгэлэн байгуулад ингэснийхэн дараагаар одоо боловсролын яамнаас үнэхээр үнэлж дүгнээд тэгээд манай сургуулийн биологийн материалын бааз дээр 106 аймгийн биологийн багш нарын үзүүлэх сургуулийг улсын хэмжээнд хийхээр болсон байхгүй. Тий. Маш өндөр үнэлгээ авсан. Тэгээд 106 аймгийн биологийн багш нарын үзүүлэх сургуульчин тэр чи одоо хэдэн онд болж ирсэн бэ хөө? 86 онд болсон. 87 онд болсон юм байна. 87 онд болсон юм байна. Тэгээ 87 онд тэр чин 7 сард болоо. Биологийн багш нарын үзүүлэх сургууль болоод тэгээд хачин сайхан үнэлгээ аваад тэгээд тэр ажлын үр дүнгээр сургуулийн захирал Дамжин маань гавьяат болсон. Тий. Тэгээд биологийн багш Баттөмөр маань ардын гэгэрлийн тэргүүний ажилтан болоод олсон. Тэгээд би болохоор хавар нь ингээд их сургуулийн биологт орох юм конкурс өгөөд тэнцсэн байсан. Гэсэн чи харин давхар бас их сургуулийн биологт урилгаар орж суралцах эрхийг өгч байсан. Тий. Тэр үед чинь бодохдоо зэрэг нь одоотой адилхан нөгөө оюутнууд чинь төлбөргүйгээр улсаас төлбөртэй бүр тэтгэлэгтэй сурдаг байлаа шүү дээ. Тий, тэтгэлэгтэйгээр одоо бид нарын үед чинь тэгж сурдаг байсан. Тэгээ их сургуульд би 5 жил суралцсан. Тэгээ 5 жил суралцах хугацаанд тэгэхээр чинь та хэдэн настайдаа оюутан их сургуулийн оюутан болов? Би чи 28-тай их сургуулийн оюутан. Тэгээ 28-тай их сургуулийн оюутанд 18-тай техникумд орж ирсэн. 18-тай техникумд ороод 22-тай төгсөөд тэгээд цагаан дэлгэр суманд би чинь 6 жил ажиллаа. Эргээд 28-тай их сургуульд оюутан болж ирсэн. Энэ хооронд би 3 хүүхэдтэй. Манайхна 3 хүүхэдтэй болсон. Тий. Тэгэхээр одоо бас нөгөө ер нь залуучууд бол 10 төгсөөл их сургуульд ороод одоо ингээд их сургуульд орох ёстой гэсэн бас ийм ойлголт байдаг. Тэгтэл бол одоо энэ их сургууль эрдэм сурахад бол бас оройтхгүй. Ажил хөтөлбөрөө хийгээ явж байхад бол 28 байна уу хэдэн нас байна. Энэ бол хамаагүй гэдгийг яг бодит жишээ бол яг таны амьдрал дээр бас тохиолдсон байж тээ тийм ээ ганаач. Тий. Би ч одоо бүр малчнаас нь ахгуулаад ажилчин болоод бага хэмжээний удирдах ажлуудыг хийж яваа сүүлдээ тэгээд одоо нийгмийн амьдралын одоо бүхэл хөдөлмөрийн үе шатуудыг бүгдийг нь яг дараалан биетээр ажиллаж хөдөлмөрлөж үзсэн дээ. Тэгээд их сургуулийг чинь 4 жил 5 жил их сургуулийг 5 жилээр төгссөн. Тий, 5 жилээр төгссөн. Их сургуулийг би улаан дипломтой төгссөн. Яг тий. Улаан дипломтой төгссөн. Тэгээд та нөгөө урилгаар бас ажлын саналаа авч ирсэн шүү дээ. Тий. Их сургуулийг улаан дипломтой төгссөн. Тэгсэн чинь боловсролын яамн дээр очисон чинь намайг лаборатори 1-р сургуульд биологийн багшаар ажиллах тийм урилгыг одоо тэнд хуваарлж байсан. Тэр чинь шууд хуваарлдаг байсан үе. Тий. Тэгээ хуваарлж байсан. Тэгээд би чин гэр орон маань Дэнжи мянгад байсан учраас юу яасан. Одоо би бас нэг сони юм яри. Энэ завсар. Энэ гэр орон Дэнжи мянгад гэдэг юу нэгсэн гараад энэ одоо 70 хэд одоо захиргаалтын үед гэх юм уу та. Тэр үед чинь одоо ингээд улс оронд одоо ингээд чөлөөтэй ингээд шилжих барих тийм юм бол байгаагүй. Яг үнэ тийм. Байгаагүй.
Ерөөсөн Одоотой адилхан биш. Одоо бол одоо хүн чинь те дураараа те хотточ байж ил байдаг, хөдөөч байж ил байдаг. Ерөөсө хаалууд ажиллаж амьдарч байдаг, ингэж байдаг байсан байна. Тэгэхэд чин захиргаалтын үед бол тийм юм байгаагүй. Яагаад гэвэл зэрэг одоо нэг сумнаас нөгөө суманд шилжихийг хүртэр юу яадаг байсан. Одоо хөдөөний малчин, хөдөөний улсууд чин хот руу орж ирэхдээ зам явах авдаг байсан. Хэд хоног явна те 3 хоног явна уу, 7 хоног явна уу, зам явах авдаг. Тэгэл тэр хугацаанд ажил төрлөө амжуулаад буцаад гардаг. Буцаад л хөдөөнөө очиж ажилдаг. Яг тэг үндсэн захиргаа хаана байна? Яг л тэрүүгээрээ ажилдаг. Тийм байсан үе. Тэгээд цагаан дэлгэр суманд байж байгаад би чин одоо хотод ирээд оюутан болцсон байна те. Оюутан болчоод 1 жил боллоо, 2 жил боллоо. Тэгсэн чин нөхөр маань 3 хүүхэдтэйгээ хөдөө байгаад байдаг. Ингээд одоо нөгөө хэд чин амьдрахад цаг бас их хүнд, их айхтар зүрхээ зудтай үйл боллоо. Тэгээд одоо амьдрахад бас их хэцүү. Тийм цаг үе байсан. Өвгөн маань бас би жаахан муутай би нүгдөөдөд ингээд байлаа. Тэгээд би гэр орноо хотод шилжүүлэхийн тулд хүнээс би зөвлөгөө аваад тэгээд одоо энэ засгийн газрын ордны өргөдөл гомдол хүлээн авах хилтэс гэж байдаг. Тий. Тэр нь болохтаа зэрэг одоогоор их сургуулийн баруун талд тэр чинь эмэгтэйчүүдийн барааны дэлгүүр гэж байсан да. Тий. Тэрний чи яг 100 урт талын өнцөг дээр нь тийм хүлээн авдаг тийм юу байсан. Одоо өргөдөл гомдол хүлээн авдаг тийм одоо хэсэг алба байсан. Тэгээд тэрэнд би одоо гэр орноо одоо өөрийнхөө юу яасан амьдралын бололцоо юмнуудыг бололцоо боломжгүй хэсгүүдийг одоо бичээд ямар ч байсан гэр бүлийн үр хөвгтөнд хамт одоо энэ төгсгөө хугацаанд нь хүртэр шилжүүлж хотод шилжүүлж ирэхийг хүсэлт өгч байсан. Тэгсэн чин яг сарын дараагаар хүсэлтийн хариу маань яг миний нөгөө их сургуулийн хаягаар ирээд тий. Тэгээд тэр хаягаар ирээд тэр хүсэлтийг үзсэн чинь энэ оюутны амьдралыг харгалзаж үзээд энэ оюутныг төгсөх хугацаа хүртэр одоо гэр орны үр хүүхдийн одоо хотод ирэхийг зөвшөөрлөө гэсэн засгийн газрын шийд гарч ийлээ шүү. Сонин байгаа үү? Тэгэж байсан. Тэгээд юу яасан. Тэгээ би чинь 92 онд төгссөн. Тэр үед чинь одоо яг намайг төгсөх үед ч одоо жинхэнэ нөгөө ардчлал манд дуу хоолой болж одоо тий зах зээл рүү нийгэм одоо шилжиж ингэж байсан үе. Тэгээд зах зээл шилжсэн учраас одоо миний нөгөө яг буцаагаад нөгөө хөдөөгөө явдаг мавдаг ч байхгүй. Тэгээд хотод шингэсэлтэй. Хотод яг үлдсэж яасан түүх бол тий хотод үлдсэн түүх бол тий. Тэгээд гэр орон маань Дэнжи мянгад байсан. Тийм учраас тэр хаа байсан хотын төв рүү тэр лаборатори 1-р сургуульд багшилж байснаас ард түмний хүүхэд хаан чалгаа юу байсан. Би нэгэнтэл хэрвээ юм сурсал юм бол тэрийг ард түмний хүүхдүүдийг алаг цог гэж ялгадгүйгээр мэдсэн сурснаа заахад ёстой гэсэн үүднээс би өрөөсөн тэр хаа байсан тэр хол гэрээсэн хол тэр сургуульд яваад яршиг. Би өрөөсөн энэ 57 дугаар сургуульд хотын тэр юуны урдхан талд байгаа юм чи яг хажуухан тал 57 дугаар сургуульд биологи багш хийгээд. Тэгээд тэнд очиж захиралтай нь уулзаад биологийн багшаар орж ажиллаж байлаа. Манайч та одоо ингээд за их сургууль ингээд биологч болчлаа тий. За эмийн ургамал энэ тармилжуулах юунд одоо яаж холбогдов энэ талаараа яриад та бол бас одоо маш их олон ургамлуудыг тармилжуулж исэн Монголд оронд ургадаг болоод нэн ховордсон Монгол оронд ургаж исэн ургамлууд болоод Монгол оронд ерөөсө ургаж байгаагүй ургамлыг хүртэл нутагшуулж тармилжуулж исэн тийм ээ. Тэгэхээр энэ талаараа та яриад ямар ургамлууд дээр яаж ажиллаж эрдэм судлалын ажлаа хийжээ энэ талаараа бас жоохон яриач хана гэж. За. Би энэ ургамал дуртай болох асуудал энэ байгаль дуртай болох асуудал маань их сургуульд оюутан байх үеэс эхэлсэн болов уу гэж боддог. Яагаад гэвэл зэрэг их сургууль 5 жил ажиллах хугацаанд 400-ыг
100 одоо 1-р курст 1 2 3 4-р курсын одоо төгсдөр 400 Монгол зөвлөлтийн хамтарсан экспедиц гэж хөвсгөлийн экспедицэд орж ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаж явах хугацаанд ерөөсөн ургамлын одоо судалгаа хийгээд эмийн ургамлын байгальдах эмийн ургамлын нөөцийн судалгаа, дархцын судалгаа, тэгэл байгалийн ургамал, таны мэдхийн талаар ингээд энэ талын судалгаанд хамрагдаж явсан. Тэгээд энэ байгалийн сайхнаар одоо явж байсан учраас энэ нь одоо цаашаагаа ургамалтай, байгальтай харьцах, ажиллах, дуур сонирхлыг л одоо өдөөсөн хэрэг. Тэгээд их сургуулаа төгсчөөд 1 жил би нөгөө хотод зунжлаа. Тэгсэн чинь тэр хотод зунжсан чинь тэр тоосроотой гудамжин дундуур явах байрах тэр байгалийн сайхныг санаад энэ ёстой энэ миний амьдрал биш юм аа. Би ч хөдөөл явж ажиллах нь зөв юм байна гэсэн шиг л бодогдож байж үлээ. Тэгээд ямар ч байсан 57 дугаар сургуульд биологийн багшаар ажиллаж байсан. Тэгсэн чинь дараагийн одоо 93 онд юу яасан? Оны 3 сард ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний эмийн ургамлаар эрдэм шинжилгээний ажилтан авна гэсэн зар гардаг байхгүй. Тэгэхээр тэнд очиж юу яагаад уулзаад бас хэд хэдэн хүн бүртгүүлсэн байсан. Тэгэл тэндээс өрсөлдөж яваал тэгэл тэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орсон. Тэгээд 4 сарын 30-наар ажлаа тасалбар болгоод 5 сарын 1-нд тэр ажилд ороод тэгээд 5 сарын 2 гэхэд хөдөө одоо томилтавал явж байлаа. Тэг явж байлаа. Одоо энэ ардын эмнэлгийн хүрээлэнд ороод яг таны яг эмийн ургамлын таримлжуулалтын эрдэм судлалын ажлууд тэгсэн. Анхны одоо таримлжуулсан ургамал яасан ургамал яг ямар ургамлууд энэ талаараа яриач гэнэ. За ардын эмнэлгийн хүрээлэнгийн эмийн ургамлын палантацыг хаана эхлээ байгуулсан гэхээр Булган аймгийн Дашинчилийн суманд Мялангийн голын эрэг дээр 3 га тал байдаг. Тэгээд очиод бид нар одоо анх эхлээд тэнд чин одоо ерөөсөн анхал эхлээд ерөөсөн суурайн тавьж ил эхэлж ил байгаа тийм газар. Дөө битүү ханхууд ургасан талбай дээр огт нь бужигнсан үлийн ихтэй ханхууд ургасан тийм талбай дээр л одоо тэгэл би бодож байлээ. Би чин багш хүн одоо ийм ч ажил дурлж одоо орох гэж дээ. За яг уу ямар тач байсан эхэлсэл юм чин шийдсэл юм чи одоо ингээд ямар ч байсан энэ ажлыг хийгээд хийнэ гэж бодсон. Тэгээд ороод тэр үед чин одоо нэг эмийн ургамлыг таримлжуулна гэдэг асуудал чин одоо ерөөсдөө бараг л бүрхэг асуудал байсан үе. Тэр үед ч одоо эмийн ургамал арай гэд нэг ерөөсөө нэг ганц нэг л төмс ногоохон тарьдаг л байсан болохоос биш эмийн ургамал таримлжуулна гэдэг асуудал ч ерөөсөн байшгүй асуудал. Хаа холын юм байсан. Тий хаа холын бараг чихэнд бууж өгөхгүй сэтгэлд буухгүй байсан үе. Тэгээ бид нарыг юу яасан тэгсэн чин ардын эмнэлгийн хүрээлэн маань Өвөр Монголын Хөх хотын жимсгэн газар тариалангийн хүрээлэн гэж байлаа. Тэр газартаа ингээд шипийн холбоо байгуулад тэндээс одоо Монгол эм танд ордог эмийн ургамлыг таримлжуулах тийм 2 мэрэгжилтэн урьсан байдгийн. Өвөр Монгол 2 мэрэгжилтэн. Тий. Нэг нь Годужан гэдэг хужаа. Тий, хятад хүн. Нөгөөх нь болохоор Пу Баян гэдэг Өвөр Монгол хүн. Одоо тентхийн хүрээлэндээ л одоо бас эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг тийм улсууд байсан. Тэгээд тэр улсуудаар бид нар зааварчлага юу яагаад тэгээд би ганцаараа яваагүй л дээ. Хин гэж Дашвалдан гэж хөдөө аж ахуйн сургуулиуд төгссөн Батханкийн хүрээлэнд их олон жил бас хэдэн жил ажиллаж байгаад юу яцаар эмнэлгийн хүрээлэнд орсон тийм хүн байсан. Тэр би тэгээд Нямдорж гээд нэг туслах ажилтан ингээд гурвуулаа явж байсан. Тэгээ тэр үед чинь их сайхан том мундаг тийм
юутай секторт орж ажиллаж байлаа тэр ард эмнэлгийн хүрээлэнд. Тэр үед болохдоо манай секторын эрхлэгч нь хин гэж байсан. Максар гэж. Биологийн ухааны доктор Максар гэж хүн байсан. Одоо нөгөө эмийн ургамлын юугаар алдартай олон ном бичсэн Лега багш мань. Тий, Лега багш мань ус ард эмнэлгийн хүрээлэнд хамт ажиллаж байсан. За тэгээд нөгөө болд сайхан доктор, давгсрын доктор гэж одоо уламжлалтын мундагчуултай бүгдэд нь л хамт ажиллаж байсан. Тийм их сайхан үе байсан. Түүхтэй сайхан үе байлаа. Тэгээд тэнд чин очиод голцоохон нөгөө гадаадын гаралтай эмийн ургамлыг тармилжуулах судалгаа ажлыг л хийсэн. Тэгээд тэнд нь одоогийн бид нарын одоо ман гэж нэрийдээд тэгээд тэр чин төвд нэрлэлээ. Өндөр зоосон цэцэг ургамлыг л одоо тармилжуулах тийм юу хийж байсан. Тэгээд тэрнээс гадна одоо энэ юу голтбор байсан. За сэрийн гэд нэрлээд байсан. Тэгээд өшөөчөн Монгол хүнчээр байгаагүй. Тэр юунд байхгүй. Тэгээд ногтроо өвс гэдэг. Тий, ногтроо өвс байсан. За нэг тийм мэтэл ургамал дандаа л гадны ургамал. Тий. Тэр ногтроо өвс тэр лисум хинэнцс гэж байсан. Нангад махрис гэж. За. Тэр нангад махрис гэдэг тийм ургамлуудаа тэгээд жигд Элагнос ангусти болоо гэдэг. Тийм ургамлуудыг бол тармилжуулах судалгаа тавигдаж тэгээ модоч байсан. Тэрэн дээр ботсоогч байсан. Эмийн ургамлаас тэр өвслэг ургамлаас 2-3 ургамал байсан. Ингээд тармилжуулсан. Тэгээд тэрнээс гадна энэ манай хамт ажиллаж байсан Дашвалтан маань энэ Понцог доктор гэж ботаникийн хүрээлэнгийн Понцог доктор гэдэг хүний авгаагаас энэ Батарш ургамлыг энэ ургамлыг 2 ширхэг Батарш ургамлыг авчирч одоо энийг одоо тармилжуулъя гана гэж авчирч өгч. Тий. Тэгээ тэр 2 ширхэг ургамлыг бас авахтаа бас хадаг өрж очиж авсан гэж байгаа. Тий. Учир жанцантай. Тэгээ тэр 2 ширхэг ургамлыг авчираа. Тэгээ нөгөө 2 ширхэг ургамлыг нь 2 ширхэг зөөрөөс нь тарьц шүү дээ тэр чинь. Одоо тий тарьц суулгах гэсэн үг тий. Тэгээ тэрнийг авчираад аваачаад тэгээ дачин чилэн тариад тэгээ нөгөөхийг нь дараа жил нь бүр үндэслэг ишээр нь өчнөө задлаад тэгэж явсаар байжгаад тэр Батарш ургамлаар одоо олон газрыг Батарштай болгосон доо. Тий, яг үнэ. Тийм гайхалтай сайхан тэр Батарш ургамал маань отохоор гаат өвс гэж одоо нэрлээд үйдэг. Одоо тэгээ Батаршгээ сайхан ингээд Батарш тарьсан түүх. Тий, Батарш тарьсан. Тэгээд энд одоо энэ нөгөө өндөр зоосон цэцэг ургамлыг одоо тармилжуулж ардын эмнэлгийн хүрээлэнгч одоо мана гэдэг эмийн түүхээ дээр одоо хангаж байлаа. Тэ хангаж байсан. Одоо энэ нутгад зоригдог ман 4, норв 7 гээл ман 10 гэдэл маш олон эмийн уламжлалтын үндсэн түүхий эд болдог ийм сайхан ургамал байгаа юм. За тэгээд энэ ман гэдэг ургамалтай би бол одоо 92 оноос 93 оноос хойш л одоо өнөөдрийг хүртэл одоо энэ ургамлыг тармилжуулах гээд оролдоод хийгээл ингээл явж байна. Одоо миний хэдэн ухамсарт амьдралын бас нэлээд хугацаа энэ маань буюу өндөр зоосон цэцэгтэй холбоотой одоо ингэж ажиллаж энүүгээрээ одоо их олон газрыг мантай болголоо. Жишээ нь одоо ардын эмнэлгийн хүрээлэнг мантай болголоо. Уламжлалт хангалтын тухайн технологи үйлдвэрлэлийн корпорац шүү дээ одоо нэрээр тий. Тэр байна. Дараагаар нь Монсод ороод Монсыг мантай болголоо. Эм судлалын хүрээлэнг мантай болгосон. Энэ юунаасаа юу ягаад нөгөө
одоо энэ бас уламжилтын үйлдвэрүүдэд дандаас та тий од тандаас тарих материал түүхий идэв ч дандаа тарих материал тий тарих материал өгөөл энэ газруудыг бүгдээрингийн мантай болгож байгаа байхгүй тий одоо миний мэдл юугээр л одоо тэгээд Армон компаниудаас Армон компани талбай дээр бас тентхийн бас зөвлөхөөр нь ажилладаг би. Тэ Армон эми үйлдвэрийн одоо плантацийн зөвлөхөөр нь ажилладаг. Тэгээд Армоныг бас одоо ингээ мантай болгож байна. Гэх жишээтэйгээр л одоо ямар ч байсан би 5 энэ хугацаанд 5 газрыг л гол нэрийн түүхий идтэй болгож өгч. Маань бол яхахгүй уламжилт ангаах ухаанд ордог үндсэн түүхий ид. Энэ бол гаднаас авдаг байсан өмнө тийм ээ. Энийг бид нэр дотооддоо тармилжуулаад яг өөрсдийн нөгөө хэрэгцээ энэ нөгөө дотоодын зах зээлээ ингээд хангаад өөрсдийнхөө энэ Монгол нутагтаа тариад энэ бол яхахгүй энэ бол нөгөө нэг таны эрдэм судлалын ажил чинь амьдралд хэрэгцээд улс их орондоо үр ашиг үзүүлж байна л гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Яг тийм. Яг л тийм учиртай юм. Тэгээд одоо энэ судалгаа шинжилгээнийхэн ажлын үр дүнгээр одоо эх орондоо өөрийн гэсэн гаднаас авдаг валютаар авдаг байсан эмийн түүхий эдийг өөрийнхөө одоо энэ байгалийн цэвэр хөрсөнд тариад жинхэнэ одоо цэвэр эмийн түүхий эдийг бэлтгээд хүн ардаа нийлүүлж байна гэдэг чил одоо миний энэ ажлын одоо хамгийн сайхан яг үнэн тий гэж боддгоо шүү дээ. Тэрнээс одоо энэ Монголд ургадгүй ургамлыг тармилжуулна гэдэг бол энэ бол баргийн хүний ингээд хийцдэг ажил биш л дээ. Тэгээд даалгангаа эцээ ингээд бүр нутагшаад та одоо ингээд тийм газруудад бүр ингээд тармилжуулах юуг нь байгуулж өгөөд ингээд бүр одоо тэр ургамалчин хэдийгээр Монгол оронд байхгүй байхад одоо өнөөдөр бол таны энэ сайхан хөдөлмөр эрдэм судлалын энэ хүчээр энэ баг Монгол ургамал болж хувирж гин гэж хэд нэг хэлсдэхгүй байна. Хэлсдэхгүй. Ерөөсөө хэлсдэхгүй. Яагаад би Монгол ургамал болж байна гэж хэлэх үндэслэлтэй ингэхтэй зэрэг эн чин дашин жилэн гэдэг чин шүтлэн говь. Шүтлэн говь. Монгол орны байгалийн говь, ханга, хээрийн бүх бүслүүрт тарьсан байгаа байхгүй. Яг үнэ. Тэгээд бүх бүслүүрт нь ургаж байна. Тэгээд та дуршсан. Тэгээд энэ жилийн хувьд гэхэд талбайтай хэдэн маань нөгөө ноднон ухраалт хийж байгаад зарим маань гიშгэгдэлгүй ингээд орхигдсон байна. Тэгсэн чинь энэ жил одоо ингээд өнөө талбайд өвлдсөн маань эргээд хавар ургаа гараад ирсэн. Одоо чи энэ талбай дээр хараарай. Энэ тэнд ганц нэг маань гараад ирсэн ургаж. Тэгэхээр энэ гэрхтэн зэрэг бүрэн нутагсаа гэсэн үг байхгүй. Тий. За та одоо ганагч ер нь палантац байгуулсан гэснээс ингээд яхад та ер нь одоо хичнээн палантац ер нь байгуулчваа. Ер нь одоо бас л миний мэдхээр нэлээдгүй эдэм газруудад палантац байгуулаад дашин шилэнгийн чинь таны анхны палантац юу вэ? Дашин чилэнгийнх миний анхны палантац биш, хоёр дахь палантац. Анхны палантац нь болохдоо зэрэг техникум төгсчөө дунд говийн тий цагаан дэлгэр сумын одоо сургуульд ажиллаж байх үед тэр биологийн материалын бааз гээд яах вэ? Тэнд одоо анхны палантацл гэж хэлэх юм да. Тэнд туршилт үйлдвэрлэлийн талбай. Туршилтын талбай юм да. Тий. Дараагийнх нь дашин чилэг. Дараагийнх нь болохоор ёстой 14 жилийн хөдөлмөрөөр байгуулсан маш их ёстой хөлсөөн урсгаж байж байгуулсан талбай болохоор одоо энэ корпорацийн харьяа тэр Булган аймгийн Дашин чилийн сумын Мялангийн голын ирэг дээрх эмийн ургамлын туршилт үйлдвэрлэлийн талбай байгаа юм. Гурав дахь нь болохоор би 2005 онд Монсод орсон. Монс Farm компанид хоёулаа орж илаа. Тэгээд тэнд ороод би Монсод ч 3 том талбай байгуулсан шүү дээ. За тэгсэн яг үнэ. Тэгээд нэг нь болохдоо зэрэг тэр эмийн ургамлын ботаник цэцэрлэг гэж одоо түргэний голын адаг дээр 120 дугаар цэргийн ангийн яг зүүхэн тий яг шүү тий 120 дугаар цэргийн ангийн замынхаа эсрэг талд нь тий тэнд 3 гад эмийн ургамлын палантац байгуулсан. Тэр чинь бүр одоо эмийн ургамлын цэцэрлэг гэж байгуулсан. Тэр цэцэрлэг дээр хийж байсан ажлын үр дүн нь болохдоо зэрэг Монгол орны ховор ховордсон эмийн ургамлыг
тармилжуулах гол зорилго нь байсан. За тэрүүгээрээ болохоор юу хийсэн гэхээр тэр ургамлаараа одоо чихэр өвс. Ураал чихэр өвс. Ураал чихэр өвс, алтан гагнуур, Монгол хунчир, тэгээд нөгөө валерана, бамбай, эмийн бамбай, тэгээ эгэл годил өвс. Тэнцээс ерөөсөн яг ингээд плантацийн хувьд бол Деланкийн хувьд бол ерөөсөн маш олон зүйл 100 гаруй зүйл ургамал төршиж байсан. Тэрнээс ерөөсөн яг үр дүнтэй ургасан ургамлууд нь болохдоо зэрэг алтан гагнуур, Монгол хунчир, чихэр өвс, лидер, үнэгэн сүүлхээ лидер энэ төр бол маш сайхан ургасан. Тэгээд эдгээр ургамлуудаас уламжилтад байхдаа ч гэсэн энэ Монсод ажиллаж байхдаа ч гэсэн одоо энэ эрдэм шинжилгээ судалгааныхан ажлын үр дүнгуудээр нь юу ягаад нийтдээ би нэг 8 патент авсан. 8 патент. Оюуны өмчийн. Өмчийн 8 патент авсан байдгийг. Хамгийн сүүлийн үеийн патент нь болохдоо зэрэг Монгол хунчир, алтан гагнуур, нэг нь хотой. Хотой. Сибирь хотой. Энэ 3 ургамлын тармилжуулалтаар Монсод байхдаа патент авсан. Тэгээд ийм л юмнуудыг л хийж байсан. Миний докторантурын ажлын сэдэв болохдоо зэрэг эмийн ургамлыг Монгол орнд ховорцсон эмийн ургамлыг нутагшуулан тармилжуулах сэдэвтэй байсан. Тэр сэдвийн гол юу нь болохдоо зэрэг Монгол хунчир, алтан гагнуур 2 байсан. Тэгэхдээ энэ 2 ургамлыг бол Монсод байхдаа тармилжуулах би ч Монсод ч 14 жил ажилласан шүү дээ. Тэгээ энэ хугацаанд бас л бүгдээрнгийн патентыг аваад одоо ингээд юу яасан байдгийг. Тэгэхдээ яг нөгөө тэр ч одоо миний муугийнхад байх л да. Ажлаа зохицуулаад бичиж чадахгүй хөдөө нөгөө талбай байгуулах ажил дээр гол анхаарлаа тавьж явж байгаад юуны докторантурынхаа ажлыг жахан цалгардуулаад хойшин тавиад тэгээд ерөөсөн юугаан болоо докторантурынхаа бүх юуг бол суралцахын бол суралцаа биш үндх юугаа авцсан байдгийг зөвхөн бүгдийг хийцэн. Одоо ганцхан нөгөө диссертац битгэхээр л тэрнийг хойшлуулад. За тэгж өтер нөгөө өтгч нас нь өндөр болоо тэтгэврт гарга болчихдгийг. Тэгээ нэг тиймэрхүү маркетаар миний амьдрал явагдчихсан. За тэгээд Монсод байхдаа одоо ингээ 3 талбай болчихлоо тий. 3 талбай болсон. За дөрөвдөг нь болохдоо зэрэг тармилжуулсан алтан гагнуур, Монгол хунчир 2-ыг чинь талбайг нь ихсгэж тарих шаардлага гарч байгаа байхгүй. Тэгээд тэрний үйлдвэрлэлийн нөөцийг хангах хэрэгтэй болно. Тэгээд тэрхийн тулд бүхгийн голын дэнжид дээр 5Г талбай авч байгаа. Тэгээд тэр 5Г талбайд Монгол хунчир, алтан гагнуур 2-ыг Монгол хунчирыг бүр 2Г-аар бүтэн тарьсан. Тэгээ алтан гагнуурыг 1Г бүтэн тарилт хийгээд тэгээд нөгөө Батар шиг дахиад 1Г тарьчихсан. Тэгээ 1Г нь болохоор жацаргаан тарьж. Ингээд 5Г-гаа бүрэн ашиглаж бүрэн ашиглаж тэгээд яасан одоо тэгээ сайхан хамт олон байсан, олон сайхан туслах ажилчид байлаа. Тэгээд сайхан залуучууд дөрөв дэх талбай. 5 дахь талбай чи 5 дахь талбай нь болохдоо зэрэг нь Монсод байхдаа Монсын юуд үйлдвэрлэлд одоо нөгөө чацарганы талбай тий. Чацарганы юуг одоо нэг юу лээ нөгөө бетагрип. Бетагрипийн гол бүтээгдэхүүн чинь болохоор нөгөө чацаргана. Тэгээд тэр бетагрипийн үйлдвэрлэлийг юу яхахын тулд гаднаас худалдаж авахгүйгээр өөрсдөө бэлтгэхийн тулд юу яасан. Одоо энэ Дархан уул аймгийн бүрэн толгой багийн нутагт яг Хараа голын ирэг дээр 36Г
ярьсан. 36 га талбай аваад тэгээ тэрний 28 гааг нь яг бүрэн таримлж өгсөн. Тэгээ тэрнийг бүрэн таримлжуулахад бол би нэг багталтай юм байдаг байхгүй юу. Тэгээ яагаад гэхдээ зэрэг тэрэнд байна те нэг ширхэг суулгац монсоор гаднаас судалдуулж авахгүйлаагүй. Бүгдийн яг өөрсдөө бүгдээрингийн нутгтон зэрэг эмийн ургамал ботаник цэцэрлэг нэг талбайн дээрээс одоо бүх суулгацуудыг өөрөө яг үржүүлэг хийж бэлтгэж тэр үржүүлсэн суулгацуудаа бүгдээрингийн тэр 28 гаад тийм ээ. Тий 28 гааг таримлжуулсан байдгийг. Энэ нь бол одоо нэр үнэнхээр асар их хөдөлмөр байсан. Маш их хөдөлмөр. Тэгээ одоо нэг га талбайд чинь юу гэдэг 1250 ширхэг суулгац ордог байхгүй нэг га тий тэгээ 28 га тий бодоход чинь тэгэхээр ямар их хөдөлмөр хүч тэрэнд шингэж орсон бэ гэдэг бол яг ингээд харагдаж байна л да тий. Тэгээ тэр үед чинь олон сайхан туслах ажилттай байлаа. Орхон. Тий орхон маань их сургуулийг дөнгөж хөдөө аж ахуйн их сургуулийг дөнгөж төгссөн хүүхдээ хүлээж авч байлаа. Дараа нь хин Цэрэн дулан байлаа. Бас хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн хүүхдийг авсан. Хөдөө аж ахуйн их сургууль төгсөх гэж байгаа 4-р курсын оюутнуудаас өөрийн талбай дээр цалинтайгаар дадлаг хийлгүүлдэг байлаа. Тий, ингээд л одоо мэдсэн сурсан юмнуудаа юу яаж. Тэгээд бас нөгөө хин төрөө тий. Төрөө хин төрөмөх доктор тий. Биш. Төрөө гэд нөгөө хиний одоо нарагийн ах нь төрөө гэд тий. Тийм хүүхэд бас манай туслах ажилтан байлаа. Ажилтан гэж эрдэмшилгээний ажилтан байсан. Бас нөгөө хин нөгөөх хин нэр нь орж ирдэг бай. За зэхэн билээ эцэрэд. Тэр бас. Тэгээд ийм олон сайхан залуучуудтай хамт ажиллаж байсан сайхан байсан. Монсын удирдлагууд миний ажлыг их хүндэтгэж их сайхан зөв дэмжиж тэгдэг байлаа. Их тусалдаг байсан. Жимс сураалтын үе дээр нь болохтон зэрэг Монсын бүх компаниудыг нэг өдрөөр ингээд ирүүлж хураалцдаг байлаа шүү дээ. Тий сайхан сургууль, цэцэрлэг нь сургууль нь тэгэл их олон сайхан компаниуд, олон трэдүүд тийм ээ. Тий тийм сайхан ажил үүргийг гүйцэтгэж гэж. Одоо энэ бол таны 5 дахь одоо талбай. Тий 5 талбай. Улсад 5 талбай байгуулж тээ. За яах вэ? Та өөрөө яг одоо өөрийнхөө талбайг ингээд сайхан байгуулсан байна. Одоо та бол хичнээн гад одоо ингээд байгуулсан байна гэж. Би одоо тэгээд одоо ингээд тэтгэвртэй гарлаа. Тэтгэвртэй гарчаад одоо яаж улсад 5 талбай байгуулчаад өөртөө нэг ширхэг модгүй байх юм бол инээдтэй бидтэй тийм ээ. Тэгэж бодоод ямар ч байсан одоо байгальд хэрэгтэй юм хий. Одоо нэг жоохон ч гэсэн газрыг одоо ингээд сайхан цэцэрлэгж үүж одоо юм хий гэж бодоод одоо энэ Төв аймгийн Баян Чандам суманд ирээд энд Балжинэм гэдэг хүнээс 3 га талбай авсан. Тий. Тэгээд энэ дээр бол за яах вэ? Нэг их судалгаа шинжилгээний юмыг бол би нэг энэ дээр бол ерөөсөө хий гэж бодоогүй. Голцоохон нэг яах вэ? Эмийн ургамал тарж байсан бас нэг 2-3 зүйл эмийнхээ ургамлыг бас хайж чадахгүй нөгөөхийг бас тарж байлаа. За дээрээс нь одоо жимсгний модууд. Тэгэл өрхийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах. Тэгээ нэг бяцхан жоохон хүлэмж барьлаа. Тэгээд өрхийн үйлдвэрлэлийн хэрэгцээг л хангах зорилготойгоор л тэгээд тэтгэвртэй гээд л гэртээ хөвтөж байснаас энэ байгалийн сайханд ингээ явж явах чинь ч жинхэнэ юм шүү дээ. Тэ хачил сайхан. Тэгээд байгууллагад ч бас хэдэн жил болчлоо тийм ээ ганагч. Тий. Би чи 16 оноос л эхэлж байгуулсан. Одоо ч одоо тэгээд яг хөө энэ дээр уваа сайхан тогтчих ил байна. Одоо ямар ургамлууд талбай дээр ер нь тарьсан байна энэ жилийн хувьд ер нь юу тарьж байна. Тий. Тэгээ ер нь тэрийг талбай дээрээсээ явуулчих. Тэгээ. Одоо энд бол яг зүгээр тэтгэврийн хүнд чин одоо мөнгө төгрөг их дуутан ажиллах хүчин одоо албан байгууллагатай адилхан
өө тэгээд өгөөч тэр даргаа тэгээд өгөөч бид нар тэгээд туслаад өгөөч инээ тэрэг их юм байхгүй бүх юм бор зүрхээр. Яг өөрөө Бор зүрхээр өөрийнхөө бор зүрхээр хийн. Тэгээ яах вэ ямар ч байсан тэтгэврийн 5 төгрөгөөр зээлэхгүй тэгэл энийг одоо өөрийнхөө хүчээр л одоо босгосон энд сайхан гүний сайхан худаг гаргуулсан услагааны шугам татуулсан тэгээ тэр модныхоо дунд усан сан тавиад ингээд услагааны шугам татуулсан гүний худагаас тэгээд энэ дээр одоо суух байшингаан барьсан хашаагаан бүрэн дөрвөн талаар нь хашиж хамгаалсан бас нэг жоохон хүлэмж байгуулсан гих жишээтэйгээр л одоо энэ юмнуудаа хийж бүтээж л байна. Тий. Одоо ингээд та энэ сайхан талбай дээр ингээд хийж түрүүн та ярьлаа шүү ингээд зээлээд гээд ингээд яаж юм те одоо энийг ингээд бүтээхэд энэ өрхийн үйлдвэрлэлийг бол одоо ингээд та хийж штэ. Энэ дээр одоо юу гэдгийг зээл тэр хөнгөлтөө зээл гэдэг юм уу тийм зээл мэлэнд хамрагдах бололцоонд танд хэр байв ер нь тийм юмд хамрагдаж үзүү тэр талаараа бас нэг яриач тийм. Тэр зээл юм хөөцөлж юу та? Хөөцөлдөж байсан зөндөө хөөцөлдсөн. Тэгэл нэг одоо нэг хавар нэг төсөл бичдэг штэ. Тэгэхээр л 16 оноос хойш чи би хичнээн төсөл бичсэн юм. Хөөрхий. Зөндөө олон жил болгоод нэг хэдэн төсөл бичдэг. Тэгэл төсөл бичээд л тэгэл Чингэлтэй дүүрэг дээр очиод л ингэдэг. Тэгэл нөгөөхий чинь хүлээж аваад дүүргийнхэн одоо яадаг өгөхтэн зэрэг нөгөөх чинь. Гэхдээ та Улаанбаатар хотын нутагт биш вэ? Хөдөө орон нутагт байгаа юм байна шүү дээ. За. Тэгэхээр чин одоо хөдөө орон нутагт байгаа талбайд манайх хөрөнгө оруулалт хийхгүй л ухааны юм ярина. Тэгээд ерөөсөн тэрний чи ерөөс авч хэлэлцэн гэж байхгүй. За тэгээд байсан. Тэгсэн чин 23 онд нэг ахмадын жил боллоо. За өнгөрсөн жил. Тий, өнгөрсөн жил. Тэгсэн чи харин тэр ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдэг Улаанбаатар хотын нэг тийм өрөө юм хум гараад. Тэгээд тэрүүгээр харин Чингэлтэй дүүргийн хорон дээр харин нэг тийм юм бичиг баримт юу яасан байхаар нөгөөд нөө хороогоор явж байгаад харин тэрнийг үзээд тэгээд ерөөсөн энэ юмд чин оролцсон барий гэж бодоод тэгээд дахиад л төсөл бичсэн. Тэгээд дахиад төсөл бичээд одоо тэгээд тэр төсөл сонгуульч шалгаруулалтанд ирсэн байсан хүмүүст л одоо тарж барьж байгаа ургамлынхаа түүхээ эдийг хураасан түүхээ эдийг тарих материал хамаг юмнуудан аваад л би ч очсон. Тэгээд тэрний ч одоо өстө би тэр нүзүүлээд яриад хөөрөөд өөрийнхөө одоо бараг л зүгээр л эми ургамал тармижуулах хугацааныхаа бүх амьдралыг л бараг ярин гашгсан бах уу ер нь бол тий тэгэд танилцуулж байсан чи харин нөгөөдүүл чи харин аваагаагүй дэмжиж тэгээд нэг 5 саяын хүүг үзэл 2 жилийн хугацаанд төлөхөөр тий 2 жилийн хугацаанд одоо сарын нэг 210 мянган төгрөг тэгээд одоо энэ төлөхөөр нэг 2016 онд та байгуулаад явж төсөл бичиж ингээд зүтгэж 23 онд л нэг тэр олон төслийн үр дүнгээ бичсний ганцхан л одоо юу авч штэ тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр яг хий бүтээ юм ингээд хий бүтээ гэсэн хүмүүстэй энэ нөгөө нэг төсөл хөтөлбөр юмнууд чи яг эзнээ олж очихгүй байна тийм ээ тэгээд нэг олон нэг бүтэхгүй баахан шаардлагууд тавьчихдаг тийм ээ тэгээ энэс чинь болоод ингээд одоо жишээ нь ингээд энэ юу талбай дээрээ та бас ахаад өргөжүүлээ энэ юм хийгээд ингээд бодохсон эргээл нөгөө санхүүгийн тэг ерөөсөө яг л санхүүгийн асуудалтай энэ газар тариалантай ажиллаж байгаа хүн бол одоо ингээд за би бол ингээд зөвхөн өстой яг нэг улаан гараараа ямар ч одоо техник тоног төхөөрөмж байхгүй ажиллаж байгаа. За ингэж ажиллах юм бол одоо бүтэхгүй ажиллаа нэрээ. Тэг хэцүү. Тэгээд одоо энэ дээр чин адгийн наазах нэг пад трактор хэрэгтэй байна. Яг үнэ. Тий. Одоо тэгээд энэ дээр чинь пад трактор хэрэгтэй байна. Хөрсөн боловсруулцдаг байх хэрэгтэй, үргэлждэг байх хэрэгтэй. Тэгээд одоо нэг зэрлэг мэрлэгийн чинь устгахад бас хор хэрэгтэй, шавжийн хор хэрэгтэй, зэрлэгний хор хэрэгтэй. Техникээр хийн штэ. Тийм ээ, ер нь. Гэхдээ ерөөсөн хөрсний боловсруулалтыг л техникээр хийж байгаа. За бусдын болохтон зэрэг за би болохтон зэрэг яадаг вэ гэхээр өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж байхгүй учраас одоо хавар ингээд энэ орон нутгийн
одоо трактортай улсуудтай хэлцэж яриад ээдэ манай газрыг хаглаад өгч үзээч гэх. Тэгээ 5 төгрөгөөр бариад л нөгөөтгөр чинь нэг юм газраа хаглуулна. Тэгээ хаглуулсныхаа дараагаар өөрөө юу ястэйстэ нэг хурцгаа пуугаан бариад л хэдэн өдөр энэ үнийг одоо хайрцаглана шүү дээ. Бүгдээр ингээд хайрцаглана. Яагаад хайрцагж байгаа юм гэхдээ зэрэг хайрцаглах юм бол зэрлэгийн түүхэд нэгдүгээрт амархан хямгатай, хоёрдоод эрэхтэн зэрэг услага хийхэд хамгийн боломжтой. Тий. Тэгээд нөгөө услагааны ганцхан ингээ хоолоогоос юу хийж байгаа учраас тэндээсэн одоо шуудуугаар юм уу эсвэл одоо шаланг татаад тэр юун дээр нэрээд гол сувг дээр авчирал тэндээсэн цаашаа услагаа ингээ хайрцагнуудаа хийж услахад боломжтой. Тийм учраас л хайрцагалд таард. Тэгээд одоо сүүлийн үед бүр нөгөөхийг нь дийлэх юм болоод энэ жил одоо тэгэл төмсний хамар Оконор төмсний хамар татуулаад тэгэл тэрэндээ нэг юм тарилт хийчээ сууж байна. Тий. Одоо тэгээд яах аргагүй ингээ газар тариалан юу хийж байгаа хүмүүст бол ажиллах хүч гэдэг юм бол маш чухал байдаг. Оо ямар зүг байх вэ? Ажиллах хүч. Одоо ер нь ажиллах хүч ингээд яах хүмүүс ер нь ажил хийхин сонирхол олдоц хүмүүсээ ажиллах юу хэр байна гэж одоо ер нь ажил хийх сонирхол өрөөсөө байхгүй. Тэр дамаа. Одоо Улаанбаатарт очихтон зэрэгт автобусны буудлаас л гэрээ хүрэх замд л ямар ч байсан нэг 20-30 аригчид таарлаж байна. Аригчид зогсож байгаа юм. Тий? Эсвэл битүү аригчид. Ямар сайхан залуучууд, ямар сайхан залуу хүүхэн харчууд одоо тэнд арих уугаад ногоороод байж гин вэ? Тэгэхэд хөдөө газар ажиллах хүчин байхгүй. Тэднийг авчираад ажилуулыг хийхгүй. Ерөөсөө хийхгүй. Тэгээд одоо нөгөө тэтгэврийн манимет чинь одоо ажиллах хүчний нэг өдрийн хөлсийг үнэхээр даахгүй болсон. Бид нарын тэтгэвэр хэдвүлээ. Хэдээр нь амьдарч хэдийг нь хүн хөлсөлж ажиллуулах уу. Гэхдээ яг зүгээр арга буюу одоо намрын хураалтын үед бол яалтчгүй одоо хөлсөөр хүн авч ажилладаг. Тэгээл нөгөө юу яа өөрийн гэсэн хамаатан хэдэн дүүнер мөнер янз бүрийн улсуудаа зарим нь хөлөстэй зарим нь хөлсгүй ингээд одоо ажиллуулаад нэг юм арга чаргаар нэг юм хойно урд нь оруулаад нэг юм тэгэл нэг юм ямар ч байсан жилийнхэн ажлыг хэдэн ургамлаа хөлдөөчихгүй хэдэн үндсэн талбай дээр нь гацаачихгүй тулд тэгээд тэгжил ажиллаж байна. Ер нь одоо ажиллах хүчний нэг өдрийн хүмүүсийн хөдөлмөрийн хөлс энэ төр бол өндөр болсон хэр баргийн бид нар бол дийлэхгүй болж байгаа. Тийм учраас л энэ газар тариалангийн ажил, энэ газар тариалан эрхэлж байгаа хүмүүсийн хамгийн хүнд нөхцөл чинь эннээсээ болоод энэ Монгол орны газар тариалан хөгжихгүй байгаагийн шалтгаан ч үүнтэй холбоотой гэж боддог. Тий. Тэр дамаа энэ жижиг үйлдвэрлэлүүд жижиг одоо энэ хуваарийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст болоод энэ цалингийн асуудал бол асар хүнд тусч байна. Тийм учраас энэ олон компаниуд олон юмаа хийж байгаа улсууд бол хаалгаан барьж ш. Тийм. Энэ чинь бол одоо үнэхээр энэ дээр л төрийн бодлого зохицуулах юмнууд бол үнэхээр хэрэгтэй байна. Үнэхээр хэрэгтэй. Энэ дээр бол одоо үнэхээр хэрэгтэй байна. Одоо жишээ нэг хүн сармис тарьдаг бай гэж бодоод одоо сармис тарьдаг тариаланчид байна. Хичнээн сайхан гарч байна. Одоо га талбайд сармисаа тариал нөгөөхийг одоо ингээд шуудагаар нь хураалгаад төмсөө хураалгаад сонгоно хураалгаад одоо ингэж л байна. Эднэр чинь бүгдээрэн цаанаасаа юутай яг энэ юман аваачаал зах зээл дээр борлуулыг ирэхдээ хятадын сармис өчнөөнөөрөө ороод ирж байна. Ингээд үнийн цохол доошоо унгаад хөдөлмөр нөгөө энэ газар тариалан энэ юуны хөдөлмөр чинь маш их хөдөлмөр хүч ордог тийм ээ. Тэгээд энэ бүхний чинь үнгүйдүүлдэг ард түмнээ цэвэр ямаар хангаж чаддаггүй. Тэгээд ард түмний амьдрал ядуу учраас нөгөө хямдхан шиг хужаа ногоог нь авч байна. Тэ авч байна. Жинхэнээсэн одоо Монгол хөрсөн тарьсан хүний гараар юугээр бүтсэн энэ ориг юмнуудаа идэж чадахгүй байна. Энэ одоо цаашлаад дэмжлэг алга тийм ээ. Дэмжлэг энийг ингээд цаашаа ургуулад бодох юм бол Монгол хүний бие организм эрүүл мэндтэй холбоотой шүү. Энийг бол одоо засгийн газар бол нэлээд харж үзэж бодлоготой нүжиж хүн ардаан эрүүл мэнд байлгана гэдэл яриад байдаг. Энийний чинь их үндэс нь болгохтон зэрэг энэ ургамал таримжуулах газар тариалантай чинь холбоотой байгаа шүү. Энийг бас цаашаагаан хэлж ярьж
бодход ёстой асуудал. Тий. Би бас тэгж л боддог. Ер нь бол одоо ингээд янз бүрийн ингээд тим хууль, ийм тогтоол ингээд гой юмнууд ингээд гараад байдаг. Яг хөө дээгүүрээ ингээд яриад байгаа юм тийм ээ. А гэхдээ тэр яг дунд шат, доод шат, яг иргэдийн амьдрал дээр тэр гаргаж байгаа шийдвэр юунууд чи яг хүрж гэнэ үү, хүрэхгүй байна уу гэдэг дээр ерөөсөө тийм хяналт байхгүй, эргэж харж байгаа юм байхгүй тийм ээ. Зүгээр хаягдчихад байгаа. Хаягдчихаа. Зүгээр түрүүний жишээ гэхтэл яг 16 оноос хойш төсөл бичиж 23 онд авч ийн гэдэг чинь ерөөсөө эн чинь бүр яг бодит жишээ шүү дээ тийм ээ. Тэгээ тэр чин бүр сайн дэч биш авч байгаа байхгүй. Яагаад гэхээр нэг ахмадын жил гэсэн учраас л нэг одоо нэг ахмадад өгчий гэдэг маягаар. Ахмадын хөдөлмөрийг дэмжиж гэдэг утгаараа л өгч байгаа байхгүй. Нэг хүн тэнд магадгүй нэг тайлан дээрээ би ийм ахмад ийм юм өгсөн гэж нэг тайлангийн юм болж штэ баг. Тэгж хэлэх юм бол тийм ээ. Тэгээд нэг ахмадуудыг л дэмжиж ажилласан юу яаж тэгсэн. Яг тиймэрхүү марктай юм болж байна да. Тэгээ улс орны амьдрал бас л гэцүү байна. Үнэхээр тогтоож шийдвэр юм хүмүүдүүд гараад байна. Үнэхээр энэ нь бол ажил дээр, амьдрал дээр, ард түмний дунд бууж юу яах вэ? Хөрсөн дээрээ буухгүй байна. Одоогийн залуучууд болохдоо зэрэг амар хялбараар л мөнгө олохыг л бодож байгаа болохоос биш. Үнэхээр хөдөлмөрлөсний хэрээр үр дүнд хүрч тэрнийг цаашаагаан хөгжүүл дэвжүүлэе гэсэн улсуудын бодлого бас алга байна, хомос болж байна. Тэгээд үнэхээр тэгж ажиллая гэсэн сайхан хүмүүс бас ажиллаж байгаа хүмүүс байна. Тэгвэл ихэнх нь бол уул уурхай бараадаж тийм ээ. Уул уурхайд очиод нэг хүнд механизм бариад нэг ахиухан 5 төгрөг олчих. Эсвэл ерөөсөө за нэг бие амар нэг гадаад руу нэг шогшоодох юм. Тэнд очиод нэг бас нэг хөлсний хөдөлмөр хийж нэг 5 төгрөг олоодох юм. Солонгос явъя. Гэх маягтай юм юу яаж. За ингээд за өнөөдөр одоо яриагаа өндөрлөе да тийм ээ ганаагч. За ингээд сайхан ганаагчийнхээ талбайгаар ингээд ганаагчтэйгээ ингээд сайхан өөх ажил мэргэжил энэ юмнуудаа ингээд сайхан өнөөдөр сайхан ярилцлаа. За тэгээд ганаагчтай цаашдынх нь ажил амьдралд сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Чамдач гэсэн их баярлалаа. Бид нар ч бас нэг үедээ Монспарм гэдэг том компанид мөр зэрэгцээд ажиллаж байсан. Энэ судлалын хүрээлэнд хамт ажиллаж байсан. Бас л нэг том компани хүрээлэнг босголцсон гар нийлсэн улсууд шүү дээ бид нар чинь тий. За нөөцийн судалгаагаар бас хамт явж ил байлаа тий. Ургамлын нөөцийн судалгаагаар та хоёр чинь ингээл баг экспедиц болоод 2-3 жил яваал тийм ээ. Тий. Монгол орноор чинь одоо тэр үнэхээр сайхан экспедиц байсан. Яагаад гэвэл зэрэг нь Монгол хүн Монгол Монгол ургамлаараа одоо компани брэнд юмуудыг хийсэн байхгүй. Тэр чи одоо Нефермон, Сайлмон, Сайлмоны одоо гол түүхээдүүд шүү дээ. Шинсүрхүү бодрогон нарийн навчид захиалдаг. Тэгээд энийг одоо хийж бүтээгээд тэгээд энэ ургамлуудыг одоо энэ тармилжуулах энэ түүхийн эдийг цаашаагаа тасралтгүй хангаж юу яахын тулд Монгол орон даяар нөөцийн судалгааг хийсэн асуудал. Тэгээд тэрэнд одоо бид хэдийн бас хүч хөдөлмөр орлоо. Юунаас ботаникийн хүрээлэнгийн нөөцийн секторын эрхлэгч мөнгө жаргал тий очир утгаа энэ төр ингээд сайхан зөвлөхөөр нь яваад тий хичнээн сайхан баг хамт олон бүрдүүлээд олон газараа Монгол орны 13 аймгийн 64 сумын нутгаар явсан байдгийг тийм ээ. Хачин сайхан тий тэгэж одоо нарийн навчид захиалдаг Шинсүрхүү бодрогны Монгол орны нөөцөө тогтоож байлаа. Их сайхан байлаа. За ингээд маш их баярлалаа ганаач ахаа таньда сайхан бүхнийг хүсье. За ингээд хоёулаа яриагаа өндөрлөё тийм ээ. За баярлалаа. За баярлалаа.